Сайн байцгаана уу аваргуудаа та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. За аваргууд маань бүтэн 7 хоногийн турш ажлын өдрүүдэд даалгавраа амжилттай биелүүлсэн. Энэ 7 хоногийн даалгавар бол амьдралын тойрог за тэрнээс цаашаа бол одоо өглөөний дэглэм уулзуурлаас татгалзах өөртөө өгөө гэж хэлэх гэх мэтлэн даалгаврууд. За мөн харилцааны чиглэлийн даалгаврууд төлөхөө өгдөж явлаа гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. За тэгэхээр үндсэн ажлын өдрийн даалгаврууд өгсөн учраас маргаашнаас амралтын өдрийн даалгаврууд эхэлнэ. Өөрөөр хэлбэл амралтын 2 өдөр бол танд гэр бүл рүү чиглэсэн юм даалгаврууд өгнө гэж ойлгох хэрэгтэй. За маргааш бол эхний 6 оноо бол өглөөний дэглэм хэвээр байж байгаа. Өглөөний дэглэмийг та бүхэн бараг чэйдэлсэн баг. Нэгт өглөө босох, хоёрдугаар тусаа уух, гуравдугаар дасгалаа хийх, дөрөвдүгээр шүршүрт орох, амин дэмтэй өглөөний цайгаа уух, өдрийнхөө бэлтгэлийг хандах гэсэн 6 зүйлээ та бүхэн маргааш бас дадлуулан хэрэгжүүлээрэй гэж зөвлөж байна. За дараагийн өөртөө өгөө гэж хэлэх зуршил маань 5 оноотой байсан. Энэ удаа 6 оноотой болж байгаа. Учир нь бол нэг одоо зүйл нэмэгдэж байгаа. Энэ бол хэрвээ та тамхи татдаг бол тамхинаас татгалзах одоо ийм дадлыг хэдүүлээ өнөөдрөөс эхлэн хийж эхэлнэ. За тамхи татдаггүй хүмүүс бол энийг оноогоо авсан тооцоод шууд 6 оноогоо хийгээ явчихна. Харин тамхи татдаг хүмүүс маань энэ зуршлаас татгалзах хэрэгтэй. Зөвөр яг тамхины хувьд бол би ярихад бол би өөр 13 жил тамхи татсан. Тэгэхдээ тамхинаас гарах их хүсэлтэй байсан. Тэгэхдээ тамхинаас ингээд хүмүүс ихэвчлэн тамхинаас гарч чадахгүй юм чи ингээд ярихгүй яваад байдаг. Миний хувьд бол үргэлж найз нөхдөд тамхинаас гарна барьчи дараагийн 7 хоног гэхэд би гарна 1 сарын 1 гэхэд гарна цагаан сарын шинийн 1 гэхэд гарна гэж олон амлалтууд өгдөг байсан. Сүүлдээ найзууд маань за болж үз чи ер нь тамхинаас гарахгүй гэдээ надтай бүр барьдаг тийм одоо барьцаатай ингэж барьдаг хүн хүртэл олдохоо болж исэн. Тэгээ сүүлд бол бодохно тамхи гэдэг зүйл бол бид бүхний одоо ам хамар эрүүл мэнд тийм ээ. Эрүүл мэндэд маш их муугар нөлөөлдөг. Хоёрдугаар тамхи гэдэг зүйл бол бид бүхний хайрыг булаадаг юм. Одоо хайрыг булааж авдаг тийм. Хайрыг маань байхгүй болгодог юм зүйл гэж би дүгнэсэн учраас тамхинаас гараад одоо 5 жил болж байна. Хайрыг булаадаг зүйл гэдэг нь юу гэхээр ер нь бол хүн хайр сэтгэл гэдэг зүйл бол хаагуур хамгийн түрүүнд орж ирдэг гэхээр үнрээр орж ирдэг. Бид нар хамгийн хайртай хүнээ хараад суугаад байдаг. Хамгийн хайртай хүнээ барьж аваад шүнстэй дүнсээд байдаг тийм ээ. Хамгийн хайртай хүнээ тэврээд ингээд ханддаг. Хизээ бид нар хандаг вөхөр нэг уушгаад үртэл ингээд нэг хүүхдээ нэг духан дээр нь үнэрлчих. Хайртай бүсгүйгээ нэг үсийн нэг сайхан үнэрлчих тийм ээ. Аавыгаа нэг үнэрлчих, ээжийнхаа үнэрийг санах гэх мэтлээ. Тэгэхээр үнрээр дамжиж бид бүхний хайр ингэж илэрч идэг. Үнрээр дамжиж бид бүхний хайр энэ дотор хоногшиж идэг учраас энэ тамхи гэдэг зүйл маань бол таны хайртай хүмүүсийн одоо үнэрийг өөрчилж ийн гэсэн үг шүү дээ. Та өөрийнхөө үнэрийг өөрчилснөөрөө тамхи нөтөснээр тэр хүмүүс хайр сэтгэлийн хайрыг өөрчилдөг юм гэсэн үг. Магадгүй таны хүүхд том болоод тамхи үнэрсэн газар руу тэмүүлдэг болохыг үүсгэх газар үг шүү дээ. Яг тэгвэл багаас нь тэр үнэрт дасгасан. Багаас нь тэр үнэр тэр хүнд үн цэнтэй юм шиг, аавынхын үнэр юм шиг, ээжийнх нь үнэр юм шиг санагддаг болсон учраас тийм тохиолдлууд бол байна гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас та тамхинаас энэ 21 хоногийг ашиглаад заавал гараарай гэж би танд зөвлөж байна. Ингээд тамхинаас гарах, тамхинаас татгалзах, за чихэрлэг зүйлээс лазсан бүтээгдэхүүн, кофе, хям, цогтруулах ундаа оройн 7 цагаас хойш болж өөр хүнд махан хоол идэхгүй байх. Тэгээд тамхинаа татгалзахсан 6 дадлал маань 6 оноо авчирч байгаа. За хамтрагчтайгаа ярих 1 оноо бол хിവэрэ та хамтрагчтайгаа даалгаврын талаар зөвлөлдөх, сэрэх, синхруулах тийм ээ, урам зориг өгөх гэх мэтлэн зүйлүүдийг хийх ёстой. За маргаашийн онцгой даалгавар бол та хайртай хүмүүстэй өөрийн гараар хоол хийж өгөх. Тэгэхээр та бүхэн маргааш бол хайртай хүмүүсээ баярлуулах нэг том боломж олдлоо шүү дээ. Үргэлж таныг хүрээлж идэг, үргэлж таны дэргэд байж идэг. Дэргэд зүгээр л байгаад нь баярлал тэр хүмүүсийг хэдүүлээ баярлуулцгаая гэж уриалж байгаа юм. Тэгэхээр та гарынхан хоол хийж өгөх. Та хоол хийдгүй хүн байсан ч хэрвээ та гэр бүлийнхаа хоол ундыг хариуцж явдаг хүн байх юм бол маргааш арай онцгой нэгэн хоолыг хийгээрэй гэж тань зөвлөж байна. Энэ маань 5 оноо та бүхэнд авчирна. За тэгээд орой мэдээж дүгэлдээ бичиж маргаашийн төлөвлөгөө бичээд дүгэлд сэтгэлээ оруулснараа сайтанд оноог оруулснараа та 1 оноог аавна. Ингээд амралтын хагасаа өдөр та 17 оноогоор өөрийнхөө онооны багцыг нэмэгдүүлэх боломжтой байна. Ингээд өрсөлдөөн улам ширүүсэж байна, даалгавар улам ширүүсэж байна. Та бүхэн маань өөрийнхөө ур чадварыг улам ихтэй ажиллан 21 хоногийн турш шийдвэрлэн хамтдаа хичээцгээе. Амжилт хүсье.